Тэтэл хэцүүж гисэндээ HSK шалгалт хэцүү биш. Сайн байцгаана уу? Намайг Анужин гэдэг. Би сүүлийн 8 жилийн турш Хятад англи солонгос хэлний шалгалтыг өгөөд байна. Өнөөдөр би та бүхэндээ HSK шалгалтыг хэрхэн амжилттайгаар өгөх вэ гэдэг бичлэгээ хүрэхэд бэлэн болоод байна. Миний хувьд ирэхээр би жил гаруйхны хугацаанд HSK 5 гэдэг оноог авч ирсэн. HSK 4-ийг өгөхөд бол би ганц ч оноо олдоогүй бүтэн оноогоо авч 4 авч ирсэн бол HSK 5-ыг өгөхдөө бол 260 орчим оноогоор авч ирсэн санагдаж байна. Одоо тэр чинь 2021 онд байсан байхгүй. Тэгээд миний хувьд ирэхээр би өөрийгөө тийм хятад хэлтэй сайн, хэл сурахтаа мундаг гэж хэлэхгүй. Гэхдээ миний хувьд бол тактик ялцчихгүй маш сайн байдаг. Энэ дээр бүр жишээ байдаг байхгүй. Би сүүл солонгос хэл сураад тэгээд солонгос хэлийг бол би хятад хэл сурсан шиг тэгэж итгэвтэй болсораагүй. Тэгээд солонгос хэлнийхээ оноо топик 5-ыг би нэг 20 жил хүрэхгүй хугацаанд авч ирсэн. Яг тэр үед л ирэхээр надтай хамт шалгалт өгж ирсэн турк эгч байсан. Турк эгч маань болохоор солонгос дээрээ 7 жил болж байгаа. Аюу мундаг солонгос хэлтэй хэрвээ сонсох юм бол бараг солонгос хүн шиг ярьдаг. Тэгсэн мөртлөө тэр эгч маань топик 3 авч ирсэн. Айгуу сайн. Бид хоёрыг хамт тэр шалгалтыг өгөөд тэгээ би тэрнээс бол өөрийгөө би үнэхээр шалгалтанд бэлдсээр байгаа тийм тактиктай болчихжээ гэдгийг бол айгуу сайн анзаарсан. Тийм ч учраас хэрвээ HSK шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс байх юм бол энэ бичлэгийг үзээд авч чадах онооныхоо хэмжээг ахиулаасаа гэж хүсэж чинь ягаад гэх юм бол хэрв тактик муу байх юм бол бид нар потенциалаасаа муу оноо авах боломжтой байдаг бол сайн тактикаар бид нар өөрийнхөө потенциалаас ч илүү оноо авах боломжтой байдаг. HSK шалгалт бол бусад хэлний шалгалтуудыг бодох юм бол бэлтгүүл бүтэн оноогоо бүрэн авах боломжтой шалгалт гэж би хувьдаа боддог. Ягаад гэх юм бол жишээлбэл IELTS-ийн шалгалтыг таад бодох юм бол IELTS-ийн тэдэн үг гэж яг баталсан үгнүүд ерөөсөй байдаггүй тий. IELTS-д түгээмэл орж ирдэг тэдэн үгнүүд гэж байдаг болохоос ш яг HSK шиг HSK 3-600, 4-1200, 5-ын 2500 үгнүүд гэж баталсан үгнүүд байдаггүй. Бусад шалгалтуудыг бодох юм бол HSK бол яг тэр чигсаацсан үгнийхаа сангаас л шалгалтаа авдаг. Яг тэр үгнүүдийг бүгдийг нь цээжлээд шалгалтаа зөв стратегиэр бэлтгэх юм бол бүтэн оноогоо авах боломжтой байдаг. Энэ хэрдийгээр шалгалтын бичлэгч гэсэндээ шалгалтанд бэлдэж эхлэхийн өмнө та бүхэн маань заавал үгээ бүтэн цээжлээрэй гэж бол хүсэж байна. Хэрвээ HSK 3 шалгалт өгж байгаа бол HSK 3 шалгалтын чагсаалтанд байгаа тэр үгнүүдийг цээжлэх, 4-ийн шалгалтанд бэлдэж байгаа тэр үгнүүдийг тодорхой хэмжээнд цээжлэн. Хэдийгээр бүгднийг яг таг мэдэхгүй ч гэсэндээ цээжлснийхаа дараагаар шалгалт руугаа ороосой гэж хүсэж байна. Тэгээд хаанаас үгээ цээжлэх вэ гэж асуух хүмүүс гарч ирэх байх. Би болохоор үгнүүдээ HSK-ийн нэг улаан зэхэр юм номнууд эдгийн за би чи тайда зургийг нь гаргаад өгчгээ. Энэ номнуудаас яг үгээ цээжилдэг байсан. Тэгээ энэ дээр нэмээд ярих юм бол тайд маань намайг англи хэл дээр өглөөний уншлага хийдэг гэдгийг мэдж байгаа байх. Өглөөний уншлага дээр бид нар юу хийдэг вэ гэхээр өглөө болгон англи хэл дээр 1 цаг эссе уншаад дундаас нь шингнүүдээ цээжлээд дөрмийг нь задлж ярьдаг тийм групп байгаа. Тэгээ тэр групп маань өргөжөөд хятад хэлний уншлагыг бас нээж байгаа. Ягаад гэх юм бол надаас аюул олон хүмүүс хятад хэлний уншлагыг нээж асууж байсан. Тийм учраас хятад хэлний уншлага маань энэ сард бол 2 сарын сүүлээр нээдэж байгаа. Хэрвээ энэ сар амжилттай болох юм бол дараагийн сарын уншлагуудаа бас бүртгээд явах болно. Тийм учраас та бүхэн маань яг миний түрүүнд дурдсан энэ номнуудаас HSK-ийн үгнүүдийг цэжлэнгээ HSK-ийн эссенүүдийг орчуулж дөрмийг нь ярилцахыг хүсэх юм бол доотлын description хэсэг дээрх линкээр бүртгүүлээрэй. Саяны номон дээр ажиглаж дуусныхаа дараа буюу тэр нэг номонд санаж байгаагаар 20 эссетэй байдаг багт Шан Ся гэдэг 2 ном байгаа. Шан Ся гэдэг ном маань тусдаа 20 эссетэй гэр нийт 40 эссений дараа та хэд маань өөрсдийнхөө HSK-ийн шалгалт руу орж болно. HSK шалгалтаа ер нь юунаас бэлтгэл зүгээр байдаг вэ гэхээр 2013 оноос хойш mock test-с бэлтгэл айгүй зүгээр байдаг. Тэгээ mock test-н дээрээс л ерөнхийдөө ажиллаад тактика боловсруулна гэсэн үг. HSK шалгалтыг хэрвээ мэдгүй хүмүүс байх юм бол HSK шалгалт маань нийт 3 төрлийн чадварыг шалгадаг. Сонсох, унших, бичих гэдэг тийм. Бусад хэлний шалгалтын дээр ярианы шалгалт байдаг ч гэсэндээ HSK шалгалтын яриа маань тусдаа HSKK гэдэг шалгалт байдаг. Тийм учраас зөвхөн энэ 3 чадвар дээрээ 100 оноогоо авахад нийт 300 онооноос 180-аар тэнцдэг байхаа. За би таад эднийг шалгаад хэлье. Одоос жоохон марцчихсан байна. Тэр одоо тэмцэх гэсэн оноонд нь хүрэх юм бол тухайн өгсөн шалгалтынхаа төвшний оноог авч байгаа гэсэн. Тэгэхээр энэ 3 чадвар дээр л хэдүүлээ төвлөрч ажиллана гэсэн. За хамгийн ихний чадвар маань болохоор сонсгол. За та хэд маань хэрвээ HSK шалгалтыг өгөхгүйд маш бага хугацаа үлдчихсэн байх юм бол та хэдийг хамгийн түрүүнд сонсголынхаа чадварыг сайжруулаасаа гэж хүсэж байна. Ягаад гэх юм бол энэ 3 чадвараас сонсголын чадвар бол хамгийн хурдан сайжирч болдог чадвар. Тийм учраас энэ 3 шалгалтын оноо чинь гурлаа адилхан шүү дээ. 100 гэд. Тийм учраас нэгэн дээр нь сайн оноо авчих юм бол бусад чадваруудаа чирчгэнэ гэсэн. Тэгэхээр сонсголоо сайжруулах юм бол сонсгол дээрээ өндөр оноо аваад бусдыгаа чирэх боломжтой. Тэгээд хэд хэдэн удаа mock test ажилласны дараагаар та хэд маань ерөнхийдөө ямар асуулт орж ирдэг, сонсгол ер нь ямар хөө байдаг вэ гэдэг ерөнхий бүтцтэй танилцчих болов уу гэж бодож байна. Үүний дараагаас бид нар ер нь ямар тактикаар сонсголоо хийж өндөр оноо авах вэ гэхээр хамгийн эхлээд бид нар танилцуулж өгдөг штэ. Да за хаа, хаан ин санжа. Тэгээд тухайн шалгалтынхаа нэрийг хэлээд
яасан гэж тайлбарлагддаг шүү дээ, тий. Тэр хэсэг дээр нь бид нар юу хийх вэ гэхээр тэрийг ингээд сонсоо зүгээр суухгүй. Юу хийх вэ гэхээр ерөөсөө шууд сонсгол дээр ямар асуулт орж ирж байгааг нь эхнээс нь эхлээд гүйлгээд харна. Хамгийн эхний 20 асуулт бол бид нар алдаж болохооргүй амархан асуултууд байдаг. Тийм учраас хамгийн эхний 20 асуултынхаа ямар асуулт байна, ямар хариулт байна гэдгийг бүгдийг нь хайлт гүйлгээд харчин. Тэгэх юм бол ерөнхийдөө чиглэлтэйгээр бид нар сонсголоо хийж чадна гэсэн. Тайлбар хэсэг, одоо тайлбар хэсгийг бол бид нар хэд хэдэн подкаст хийсний дараа яг юу ярих гэж байгааг нь бол мэдчихэж байгаа шүү дээ, тий. Тайлбар хэсэг явж явах үед бол эхний асуултуудаа харна. Тэгээд яг сонсгол эхэлж хахад тухайн асуултуудаа аль хэдийн харчихсан юм чинь зоригтойгоор сонсно гэсэн үг. Тэгээд бүр чадах юм бол миний хувьд яавал зүгээр байдаг вэ гэхээр одоо хариулт өгдөг нэг хэдхэн секундын хугацаа байдаг шүү дээ, хэдэн 10 секундээс нэг 30 секундын хугацаа байдаг. Тэр хариулт өгж байгаа 10-аас 30 секундын хугацаанд бид нар тухайн асуултаа аль хэдийн дуусгаад дараагийн асуулт руугаа орчихсон байх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ асуултанд хариулаарай гэж хүлээж байгаа хугацаанд нь бид нар аль үжээ дараагийнхаа асуултаа харчих гэсэн. Тэгэхээр дараагийнхаа асуултыг аль үжээ харчихсан юм чинь бид нар сонсохдоо зоригтой сонсно. Тэгэхээр тийм чадвартай болтлоо mock test ажиглаж чадвараа хөгжүүлнэ. Эхний ээлжинд бол мэдээж хэцүү байна те. Хэцүү байх юм бол удаашруулж байгаа сонсч үзээрэй. Удаашруулаа сонсоод болж явах юм бол жоохон хурцгаад тэгээд үргэлжлүүлээд хурцгаа болж явах юм бол эхний асуултаа гяс харчаад эхний асуултаа хийснийхэн дараа тэр зайд нь дараагийн асуултаа хийж үзнэ гэдэг ч юм уу. Тэр тактик руугаа орно гэсэн үг. Тэгээд байнга давтагддаг асуултуудыг бол угаасаа холын игээд хар цэжлэгдчихдэг шүү дээ. Жишээлбэл нанда шишамаис гэдэг асуулт бол байнга орж ирдэг шүү дээ. Гэх мэтчлэн байнга орж ирдэг асуултуудаа цэжлэжих зүгээр. За дараагийн хэсэг маань болохоор унших хэсэг. Унших хэсгийг миний хувьд яавал зүгээр байдаг вэ гэхээр ерөөсөө артлаас нь хэлжүүл зүгээр байдаг. Ягаад тийм бол эхний үеийн текстүүд маань айгу богинохон текст яж байгаа. Сүүл рүүгээ айгу урт болчдаг штэ тий. Тэгээд бид нар уншлагаа хийгээ явж байгаа сүүл рүүгээ ядраад эхэлдэг. Ядраад эхэлчихдэг учраас эхлээд ядраагүй эрч хүчтэй байхдаа артлыг нь хийгээд урт асуултуудаа хийгээд тэгээд сүүл рүүгээ жоохон ядраад анхаар сулрангууд нөгөө амархан богинохон асуултуудаа хийж болдог. Тэгэхээр хамгийн ихний тип бол уншлах хэсгээ араас нь хийх. Хоёрт яавал зүгээр байдаг вэ гэхээр унших хэсгээ хийхдээ асуултаа эхэлж хараад дараа нь текст уншина. Тэгхийн бол бид нар уншихтаа зоригтой уншина. Ялангуяа нөгөө нэг урт текстүүдийг бол бид нар бүгднгийн ягт нямбаа уншиж чадахгүй. Тийм учраас асуултуудаа хараад төлхөр өгнүүдээ харна. Хэрвээ хаана гэж яхаа асуулт байх юм бол хаана гэдэг газрын нөрнүүдийг нь шууд ингээд эхнээс нь эхлээд доошоогоо гүйлгэж харна. Хэрвээ хин гэж яхаа асуулт байх юм бол хүний нэрийг эднээс нь эхлээд доошоо гүйлгэж харна. Гэх мэтчлэнгээр зоригтой уншихад өөрийгөө бэлдэнэ. Тэгэхээр унших хэсгийг хийхдээ араас нь эхэлж гин. Араас нь эхэлж ихтэй асуултуудаа эхлээд харна. Дараа нь текст уншина гэдэг энэ тактикийг барьж ажиллана. Бичих хэсэг бол яалтчгүй дадлага хийхээс аргагүй. Бид нар HSK 3-4-ийн бичих хэсэг харцангуй гайгүй байдаг боловч HSK 5-6-аас эхлээд бид нарыг бүтэн эссе бичихийг шаарддаг тийм үү. Тийм учраас HSK-ийн бичих хэсгийг бид нар хийхдээ өөр өмнөх одоо онуудын загвар эссенүүдийг харж агаад тэд нарыг хуулж бичээд дуурайлгаж бичиж ерөнхий ийм загвартай байд юм байна. Эхлэл дээр ийм бичлэг, дундалтаа ийм бичлэг, өсгөл дээр ийм бичдэг юм байна гэдгийг харна. Ялангуяа HSK 5-ын шалгалтын дээр бид нар холбох үгнүүдийг ашиглах юм бол айгүй зүгээр байдаг. Жишээлбэл inwe suai гэдэг одоо хоёр үг манд байн хамт бичигддэг тийм үү. Тэгэхээр энэ хоёрыг хэрэглэх юм бол илүү өндөр оноо авах боломжтой байдаг. Гэх мэтчлэнгээр одоо өгүүлбэрийг холбосон нийлмэл өгүүлбэрүүдийг сайн бичиж өгөх юм бол илүү өндөр оноо авах боломжтой. Тийм учраас бичих хэсэг бол яалтчгүй биднээс дадлагыг шаардна. Тэгэхээр таад маань бусдын бичсэн тэр эссенүүдийг хуулж бичиж өөртөө дадуулсныхаа дараа дадлага хийх юм бол тийм ч амар хэцүү хэсэг бол биш. Тэгээд хамгийн гол нь хэдүүлээ үгнийхээ тоог огт хэтрүүлж болохгүй. Үгний тоог хэтрэх юм бол биднээс оноо хасагдана. Үгнийхээ тоог яг тоонд нь бариад эссэгийг бичиж өгөх хэрэгтэй. Хэрвээ бичгийн тань хэв муухай байвал миний хувьд computer based HSK юухыг зөвлөж байна. Гэхдээ Монгол computer based өгч болдог болдгоо би сайн санахгүй. Ямар ч хятадд бол болдог те. Хятадд хэрвээ сурж байгаа оюутнууд байх юм бол бичих нь ингээд ойлгохдохгүй ханзан ингээд буруу тооцогдох боломжтой байдаг. Тийм учраас computer based шалгалт өгөх боломжтой байх юм бол computer based шалгалтаа өгөөрэй. Тэгээ ерөнхий шалгалтаа өгөхдөө бид нэр ер нь яаж өгвөл зүгээр байдаг вэ гэхээр хэрвээ дундалт нь мэдэхгүй асуултад харах юм бол тэрийгээ шууд орхих хэрэгтэй. Ялангуяа сонсох хэсэг дээр. Жишээлбэл би одоо нэг асуултыг ингээд буруу сонсчлоо тэрний хариулт нь юу гэлээ юу ч юу гэдэг ингээд сандарж дараагийн асуулт нь яваад нэг оноо алдах хэрэгтэй байсан газар бид нэр дараагийнхаа асуултаа хүртэл алдаад 2-3 оноо ингэж давхар даалгавар шиг алддаг гэсэн үг. Тийм учраас нэг асуултыг буруу барьж авч чадахгүй байх юм бол шууд орхиод дараагийнхаа асуулт руу орно. Тийм бол бид нар ганцхан тухайн асуултынхаа 2 оноог л алтна гэсэн үг. Тэгээд дараа нь бид нар бүгднгийн дуусны дараа нэг шаблон бүлэг хэсэг орж ирдэг штэ. Тухайн цаг үед бол буцаж ирэнгүүтээ бууддаг ч юм уу те. Тэр хэсгийг бол бүглэж болно. Тийм учраас хэрвээ мэдгүй ойлгохгүй байх юм бол шууд алгасаад дараагийнхаа асуултанд очино. Яагаад гэх юм бол HSK шалгалт
шалгалтанд бол цаг бол алт шүү дээ тий. Тийм учраас нэг асуултан дээр хэтэрхий цаг өнгөрөх гэх юм бол тэр асуултаа шууд дугуулад орхиод дараагийнхаа асуултуудаа хийн. Бүгдээрээ дуусныхаа дараа нөгөө асуултанд ирээд дахиад харна. Хэрвээ цаг байх юм бол цаг байхгүй байх юм бол шууд буудах хэрэгтэй. Хоосон орхичснаас буудсан дээр ерөөсөө хоосоо орхиж болохгүй цаасыг. Яагаад гэх юм бол буруу хэлээгээ биднээс ерөөсөө оноо хасахгүй шүү дээ тий. Тийм учраас боломжоо ашиглаа буудах хэрэгтэй. Үнэхээр хэцүү асуултуудаа тулгарах үедээ бол хариултууд дундаасаа үнэхээр үгүй гэж бодож байгаа зүйлүүдээ бүгдийг дарчин. Жишээлбэл 3 хариулт байхад 2 нь үнэхээр үгүй гэж бодож байгаа дарах юм бол 2 асуулт үлдчихэж штэ. Тэгэхээр оноо авах боломжтой байдал биднээс 25%-аас 50% руугаа өсчихнэ гэсэн үг. Тэгэхээр тэр хоёрын аль нэг нь л зөв байж таараа. Тэгэд аль нэгийг дагуулах юм бол бид нэр оноогоо авах магадлал 50% таа байгаа гэсэн үг. Тэгэхээр буруу гэж бодсон хариултад гарах байдлаар хийн. Хэрвээ үнэхээр аль нь биш юм шиг санагдаад ингэ эргэлзээд байх юм бол өөрийнхөө зүүн совиндээ тэгэхээр тэгээд нөгөө төрний нээсэн шиг бодох хэрэгтэй. Буруу хэлээгээ биднээс оноо хасахгүй шүү дээ. Тэгээ шалгалтанд орохдоо бид нар биеэ болон сэтгэлээ яаж бэлдэх вэ гэхээр шалгалтын орчинд өөрийгөө тасгаж дор хаяж 10 мок тест хийж орно. Ягаад гэх юм бол хэлний шалгалт гэдэг чинь дор хаяж 3 гарын цагийн шалгалт байдаг тийм үү? Тийм учраас бид нар 3 цаг шалгалт хийх байтугай зүгээр суух хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тийм учраас тэр тухайн шалгалтын орчинд биеэ бэлдэж орсноор дараа нь яг шалгалтанд орох юм бол бид нар яг төвлөрч чаддаг болно. Биеэ бэлдсэн байна. Өмнө нь яг энэ нөхцөл байдалд ороод үзчихсэн учраас шантрахгүй. Хоёрт гэх юм бол бид нар биеэ яаж бэлдэх вэ гэхээр нэгт бугуун цаг байвал зүгээр. Ягаад гэх юм бол ямар нэгэн дижитал цаг ч юм уу эсвэл утсыг бол бүгдийг нь ороход хураадаг тийм үү. Тийм учраас бугуун цаг байх юм бол бид нар яг бүх юма одоо нэг асуулт 1 минут гэдэг шиг тэрийг айгуу сайн тохируулаа явуучих болно. Ягаад гэх юм бол HSK шалгалт болол цагийн менежментийн шалгалтаа үнэхээр мэддэг байсан ч гэсэндээ цагтаа амжихгүй байх юм бол бид нар яаж чадахгүй шүү дээ тий. Тэгээ бичгийн шалгалтаар орох юм бол нэг ангид ороод асуулгачдаг. Тэр ангид цаг нь хаана гэж болохын цаг нь харагдахгүй байвал яхан тий би ард суучдаг цаг айгуу урталдаг. Тэгэхээр тэгж цаг авах баримжаа байхгүй учраас бугуун цаг зөвл зүгээр. Хоёрт гэх юм бол хуцаа маш сайн тохируулах. Хэтэрхий зузаан хувц өмсчих юм бол халуусаад тухгүй байна, төвлөрч чадахгүй. Хэтэрхий нэмэхгүй хувц өмсчих юм бол даарна. Тийм учраас би юу гэж зөвлөх вэ гэхээр нэг нэмгэн цам цөмсөг гадуур нэг дахиад нэг цам цөмсөж хүтэн байх юм бол тэрийг өмснө. Хэрвээ халуун байх юм бол тэрийг тайлаа суучна. Тэгээд миний бас жоохон хэрэгэлдэг арга гэх юм бол жоохон экстрим байж магадгүй. Шалгалтын өмнөх одоо мок тест хийж байгаа өдрүүдэд яг тэр шалгалтын дээр өмсөх хувцас өмсөх. Тэгэх юм бол яг тэр шалгалтын орчинд өөргөө бэлдээд яг тэр хувцастайгаа яг тэр сэтгэл зүйтэйгээ тэрийгэ дагуулсан шалгалтанд орно гэсэн үг. Энэ олон жил гадаад хэлний шалгалт өгсөний үүртэнд бол эдгээр туршлагуудыг бол хоримтлуулад байна. Миний хувьд бол ялангуяа HSK шалгалт бол хэлний шалгалтууд дундаас хамгийн бүтэн оноогоо авч болох амархан шалгалт гэж боддог. Хэдийгээр хятад хэл хэцүү ч гэсэндээ хэдийгээр хятад хэл сурахад маш их хөдөлмөр шаарддаг ойлгоход хэцүү ч гэсэндээ нэг сурчсан байхад нэг арга барилаа орчилсан байхад оноогоо авах бүрэн боломжтой шүү. Тийм учраас та бүхэн маань шантралгүй шалгалтаа заавал амжилттай өгөөрэй. Та бүгдэд амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ дараагийн хамтлагаар уулзцгаая.